Сар дахлын үед вирусын халдварыг удаашруулахын тулд хөл хорой тогтоож байгаа нь бидний өдөр тутмын амьдралд тодорхой өөрчлөлтүүдийг бий болгож байна. Тодорхойгүй нөхцөл байдалд санаа зовох, эргэлзэх, мэдрэмтгий болох, сандарч твдэх, айх түгших, уурлаж бухимдах, нойргуудах зэрэг олон бэрхшээлүүд тулгарч байгаа лээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн нийтэд ойролцоогоор 1 тэрбум хүн сэтгцэн эмгэгтэй амьдарч байна. Тэр дундаа хүн бүр мэддэг хэрнээ үл анзаардаг нойргуудлын эмгэг бүх насныхын дунд элбэг тохиолдож байна. За нойрны өөрчлөлт бол олон янзаар илэрдэг байгаа. За энэ болохоор одоо шөнө унтаж чадахгүй болох тийм ээ. Эсвэл одоо унтсан ч гэсэн өглөө босоход ямар нэгэн тийм унтсан мэдрэмж, бие амарсан мэдрэмж төрөхгүй байх. Өглөө босч ирээд унтсан мөртлөө өглөө босч ирэхэд айгүй их ингээ бие нь ядарсан, хүндэрсэн, сулдсан юм байдалтай. Эсвэл шөнө олон удаа байн ингээд олон дахин сэрээд байх тий. Унтсан ч гэсэн одоо нэг гүн унтаж чадахгүй. Одоо орчны юм хүмүүс тэгж яддаг. Орчны юм нөгөө мэдрэж унтаад байна. Орчинд очиж байгаа дуу чимээ тий. Орчиндөө болж байгаа үйл явдлыг мэдэрч унтаад байна гэж яддаг. Энэ бол бүгдээрээ нойрны одоо хямралууд гэж үздэг байгаа. Хүний тарих өөрөө бяа цахилгаан итвэхжилтэй эрхтэн байдаг. Сэрэл саадал нь тэнцвэртэй тэр бяа цахилгаан итвэхжил дотор сэрэл саадал тэнцвэртэй байж хүн унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрж явдаг. Гэтэл нойр мотой хүмүүс яадаг вэхээр бяа цахилгаан итвэхжил дотор сэрлийн процесс нь итвэхжсэн байдаг. Одоо хүмүүс маань одоо яадаг вэ гэхээр яг энэ шөнө унтах цагаараа шөнийн цагаар бол маш их хэмжээгээр одоо ажиллах юм уу эсвэл одоо дэлгэц одоо бидний одоо маш их өргөн хэрэгэлтэй гаруудаас тавилаатай компьютер гих мэдчлэн ийм одоо дэлгэцийн хэрэглээнүүдийг маш ихээр одоо хэрэглэснээс болоод яг одоо тэр виз маань ялгарах одоо процесс нь бол багасч эхэлдэг. За ингэснээр бол ууруу тархинд яаж тохиогддог вэ гэхээр унтах цаг болоогүй нь өдөр байна гэсэн ийм одоо тохиог өгöd байдаг. Тэгснээрээ тухайн хүмүүс маань одоо нойргуудлах юм одоо шалтгаан болдог. Тийм учраас бол одоо шөнийн цагаар ялангуяа одоо хүн бол хамгийн цаатал нь бол 22 цаг гэдээ бол унтсан байх хэрэгтэй. Стрессийн шалтгаанд эмгэгийн үед илэрж байгаа олон тооны бие махбодын завиур гардаг. Тэр бие махбодын завиур болон нойрны хямрал, биеийн сулдал, оюуны сулдал дагалдаж илэрж байгаа олон шинж тэмдгүүдэд сэргээн цах эмчилгээ хийдэг. Тэгээд манай тасагт бол голчлон цахилгаан эмчилгээний бүх төрлүүд өндөр давтамжийн эмчилгээ, тогтмол гүйтгэлийн эмчилгээ, цахилгаан нойр суулгах эмчилгээ, хит өндөр давтамжийн эмчилгээ байна. Арай нэг өрөмс төрлийн эмчилгээ бол цахилгаан нойр суулгах эмчилгээ буюу нойр докторжуулах эмчилгээ бас явдаг. Ингээд нийтдээ бол 26-7 төрлийн эмчилгээ явдаг. За манай тасаг бол ерөнхийдөө стрессийн шалтгаанд сэтгцэн эмгийн клиник гэж одоо нэртэй. За жилдээ бол манай тасагт бол 1000-аас 1100 орчим хүн одоо хэвтэж эмчлүүлдэг ба их хөвчлэн бол одоо дандаа сэтгэл зүйн гаралтай одоо нойргуудал за тэгээд одоо айц түгшүүрийн эмгээг за дасан зохицуултын эмгээг бидний одоо хэлж зансан архаг ядаргаа буюу мэдрэл сулдал их мэдчил. Стрессийн шалтгаан сэтгцэн эмгэг судлалын клиникт одоогоор 25 хүн эмчилүүлэгч хэвтэн эмчилүүлж байгаа. За өдрийн цагаар болохоор тариа тарилга, оройн цагт эмийн эмчилгээ явагддаг. Дээрээс нь бас эмчилүүлэгч болгондоо хүрч үйлчлэхийн тулд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилладаг байгаа. Стрессийн шалтгаанд нойргуудах эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эмч зөвлөж байна. Нойргуудлаас сэргийлэхийн тулд ер нь хүн бол хэд хэдэн одоо зүйлүүдийг мэдчих шаардлагатай. За юуны өмнө бол одоо унтах орчин маш их чухал байдаг. За хүний одоо тэр унтах гэж байгаа орчин бол айгүй их чимээ шугам багтай тий чимээ шугамаас тусгаарлагдсан. Дээрээс нь одоо халуун хүүдний хим айгүй таарсан. Тэгээ хүн халуун орчинд бол хит халуун орчинд бол унтаж чадахгүй. Хитрхи хүүтэй орчинд бол байхаа бол бас унтаж чадахгүй. Тийм учраас одоо ерөнхийдөө сэрүүтер орчинд унтах юм бол их одоо сайн одоо нойрсож унтаж нойрсоход чухал байдаг. За дээрээс нь бол одоо унтахын өмнө бол нөгөө өрөөгөө их сайхан агаржуулах хэрэгтэй. Агаржуулт хийх хэрэгтэй. За мөн одоо 50 унтаж амрахад бол бас одоо нэг нөлөөд өгчин зүйл бол яг унтахын өмнө бол хэмжээний цай кофе уухгүй байх хэрэгтэй. За мөн дээрээс нь унтахын өмнө одоо хит их хоол идэхгүй байх. Хит их хүнд одоо тийм дасгал хөдөлгөөнүүдийг хийхгүй байх ийм одоо шаардлагатай байдаг. Манай улсын хувьд 1984-өөс 1992 онд хийгдсэн энэ төрлийн судалгааг 2013 оны үзүүлэлтэд харьцуулахад зөнхлөн тохиолдох сэтгцэн эмгийн тархалтын судалгаагаар стрессийн шалтгаанд сэтгцэн эмгэг 10 дахин ихсжээ.